За та бүхэнд өндөр мэндийг хүргье. Тэгээ өндөр 1977 оны 6 сарын 8-нд Жоржиа мужийн Атланта хотод төрсөн Kanye West буюу Kanye West энэ хүний дуулсан Bittersweet гэдэг дуу сонгож орчуулахар болоо. Тэгээ яагаад сонгож орчуулахар болсон бэ гэхээр өнөөдөр юуны mailbox дотор харин сургуулийнхаа энэ дипломыг гэж аваад харж байна. Тэгээд сургууль ямарчсан дуусаад ингээ буу аз жаргал эргчлөө те ахаад хичээл хийхгүй ч бодохоор бүр ингээ хичээл бодохгүй тийм дарамтгүй амьдрал шинэ эргэлж байгаа гэх те ингээд энд зориулаад тэр ямар нэгэн төгсөлт одоо graduation teamтэй холбоотой дуу орчуулъя гэж бодсож 2007 оны намар гарч ирсэн Kanye West-ийн graduation гэдэг цомгийг бүр мартсан байна. Тэгээ энэ дундаас хайж байгаа яах нэг хит болоо үзсэн те гой дуунд нэг нь болох байх гэж бодоод тэр Bittersweet гэдэг дууг сонгож аваад орчуулах оруулж байгаа маа. Тэгээ яах энэ дуу тухайд яг сонсч ирсэн хүмүүс байгаа. Одоо сонсоогүйд нь дахин шинэ дуугаа мэдж авах ч юм уу дахиж ухаад тэгээд 2000 оны сүүлээр Kanye West л одооных шиг юм сони шашин машин Есүс ингээ Chick-fil-A тэр дуулдаг байсан шүү дээ. Тэгээ яах вэ ингээ харьцуулж үзээ те яаж evolve болоод ингээ evolve хийгээд явсан байна гэдгийг бас харьцуулаа үзээ бас болчих юм те. Тэгээ тийм утгаар энэ дуу сонгож авсан байгаа шүү. Тэгээд одоо бүгдээрээ дуу сонсоод видео эхлүүлье. За сайн орж ирсэн дахилт байгаа. Тэгээ дахилтыг John Mayer гэдэг энэ дуусан залуу дуусан. Bittersweet you gonna be the death of me гэхээр Bittersweet гэдэг чи яах бэр гэдэг нь гашуун те sweet гэдэг нь одоо чихэрлэг амттай те гашуун болон амттай одоо чихэрлэг гэсэн утгатай. Тэгэл эрэгтэй эмэгтэй хоёр үнэ хайр сэтгэлийн хоорондын адармаатай асуудлыг дуусан маркийн те тэгэл you gonna be the death of me гэхээр чамаас болж барыг би өгөх гээд байна гэсэн яг ингээ орчуулвал тэгээ махслаад орчуулвал тэгээ цаад гутх нь бас юу вэ гэхээр одоо юу гэх нэг ямар ч юм нөхцөлгүй хайр юм одоо юу гэх хүм хэдий чихэр идэх дуртаас хитрхи ихийг идвэл шүд хорхоодож тэгээ би юу гэх юм гэсэн цаагаар бас тийм метафортой байдаг гэд тайлбарсан байсан. Тэгээ I don't want you but I need you гэхээр тэгээ би чамааг тэгээ хүсэхгүй байна гэхдээ чи надад хэрэгтэй байна гэл яг л тийм түлхсэн татсан тэгээ I love you and hate you at the very same time тэгээ би чамд хайртай би чамааг хайрлаж чинь үзий ядаж чинь тэгээ энэ хоёр тэгээ одоо нэгэн би чам хайрлаж ийн үзээ ядаж ийн Bittersweet гэдэг ингээ дахилтанд дуусч байгаа. Энэний дараа Kanye-гийн ихний бадаг орж одоо тийш орцгоё. See what I want so much, should never hurt this bad, never did this before, that's what the virgin says, we've been gently warned, that's what the surgeon says, God talk to me now, this is an emergency, and she claims she only with me for the currency, you cut me deep bitch, cut me like surgery, and I was too proud to admit that it was hurting man, I never do that to you, at least purposely, we breaking up again, we making up again, but we don't love no more, I guess we fucking then. За сайн орж ирсэн Kanye-гийн дуулдаг ихний бадгийн тал нь явж байгаа. See what I want so much, should never heard this bad, never did this before, that's what the virgin says. See гэдэг нь тэ харж байгаа ингээд миний ингээ амар их хүсэн хүлээж хүссэн юм намайг ингэж ямар ихээр тэ hurt болгож гомдооч сэтгэлээр унгааж байна. Never did this before. Би энийг үзэж өмнө хийж байгаагүй. That's what the virgin says. Тэ наад өгөөч одоо онгоо охтууд хэлдэг шүү дээ. Эсвэл одоо зандан банд нар ч юм гэсэн утгатай. Тэгээд we've been genuinely warned. That's what the surgeon says. Тэ битүүрэл ерөөхдөө ингээ genuinely warned гэдэг нь ерөөхдөө ингээ анхааруулсан. Warn гэдэг чинь анхааруулах шүү дээ. Хоёрт бол та ерөөхдөө ингээ хүмүүс анхааруулж байсан ч юм уу гэдэг. Хоёрт ингээ тэ ямар нэгэн warn сайн нэрдсэн. That's what the surgeon says. Наад өгөөч нь болохоор surgeon гэдэг нь мэс засалч одоо тийм хүмүүс хэлдэг үг гэсэн утгатай холболд юу мэрч God to me now this is an emergency. Тэ бурхан надтай яриач. Энэ бол тэ одоо чухал emergency юм хурц юм байдал үүсэт наа. Тэгээд and she claims she only with me for the currency. Тэр бүхэн өөрийгөө хэлэхдээ тэр одоо зөвхөн миний currency гэдэг одоо мөнгө шүү дээ. Тэ миний мөнгөнд болоо надтай байгаа гэж өөрийгөө claim хийдэг. You come a deep bitch, you come like surgery. Чи намайг бол хэдгийг үнзгий зүссэн мис засал хийж одоо операцанд орж байгаа юм шиг юм surgery чинь тийм шүү дээ. And I was too proud to admit that it was hurting me гэхээр би өөрөө хэтэрхий proud одоо хэтэрхий бахаргаад энэ болж байгаа бүх зүйл миний сэтгэлийг ингээд үнзгий зүсчихсэнийг би ингээд admit хийжтэй ингээд өөрөө ингээд баталж ингэж
хэлжсэн. I'll never do that to you at least purposely гэхээр одоо би чамд энэ зүйлийг хизээч хийхгүй. Болио гэхэд албаар санаатай ингэж чам шиг албаар санаатай ингэж хүнийг хорлохгүй гэсэн утгатай. At least purposely. We breaking up again, we making up again. Тэгээ бид хоёр салж л байдаг. Тэгээ бид хоёр make up одоо making up гэдэг чи одоо буцаад ингэж бутарсан юм буцаагаа нийлүүлээд юу гэх одоо тийм break up хийчихээ буцаа make up гэдэг ингэ явж байгаа. Тэгээ but we don't love no more. I guess we fucking then. Бид хоёр одоо бибнийг хайрлахаа байсан. Тийм болохоор зүгээр сайхан бэмрээ явъя. Одоо сайхан секси яа л гэсэн утгатай. Ингээ өг нь яваад ингээд эхний хагас дуусна. Тэгээ энэний дараа үлцээ 2 дугаар хагас нь орж ирнэ. Одоо төвдөр тийш орцгоё. Have you ever felt you ever want to kill her? And you mix them emotions with tequila. And you mix that with a little bad advice on one of them bad nights. You have a bad fight. And you talking about her family, her aunts and shit. And she say, motherfucker, your mama's a bitch, you know. Domestic drama and shit. All the attitude, I never hit a girl, but I shake the shit out of you. But I'ma be the bigger man, big pimpin' like Jigga Man. Oh, I guess I figure it. За саяны явсан үлдсэн 2 дугаар хагас нь эхний бадгийн явж байгаа. Have you ever felt you ever want to kill her гэхээр чи өмнө нь наад хүүхнээ ингээд бүр алаа ичмаар те ингээд амийн хорооч мөн сангаж ирсэн үе чамд байгаа юу? And you mix them emotions with tequila гэхээр тэгээ чи тэр эмоцоо tequila-тай холиод and you mix that with a little bad advice гэхээр тэгээ чи emotion tequila-га хойсны дараа хэн нэг жоох юм буруу зөвлөгөөтэй хин нэгнээс жоох нэг аваад тэрийг ахиж холиод on one of the bad nights you'll have a bad fight гэхээр тэгэл байдаг нэг юмтай нэг юм bad night гэхээр ч одоо муу өдөртэй юм ирээдээ бараантай өдрүүдтэй ингээ та хоёр хоорондоо хэрэлдээд y'all have a bad fight гэхээр тэгээд and you talk about her family and her aunt and shit гэхээр чи тэр хүүхний гэр бүл рүү ороод те хэрүүлчин бүр гэр бүл рүү н ороод аав гихчийн яриад наг захын яриад те ингээ гэр бүлийн муулаад эхлэхээр and she said motherfucker your mama's a bitch гэхээр тэр хүүг намайг буцааж хэлэхдээ те алиа банд минь чиний ээж чинь бол бич те гэ хэлсэн. Энэ бол хамгийн муухай доромжлол гэж яг тэр цаана тайлбарлсан л байлээ. Одоо юу гэдгийг эцсийн одоо те line cross ихээс өмнөх ч юм уу. Тэгээд you know domestic drama and shit all the attitude гэхээр чи мэдж байгаа үстэй domestic drama гэдэг нь болохоор те одоо дотоод драма энэ одоо үйл ойлголцол хэрүүл уруул те гэр бүл доторхын те одоо хосуудын хоорондын ч all the attitude гэхэр ч одоо хин нэгний характер зам төрөх одоо юу гэдгийг тэгээд I never hit a girl but I'll shake the shit out of you гэхээр би хизээч те охин эмэгтэй хүнийг цохихгүй гэхдээ би чамааг бол ингээд те хамаг юм чи байрын ингээд сэгсрээ хайчмаар байна би сэгсэрч чаддсан шүү гэж одоо занал хийлээд байгаа юм but I'm a bit bigger man big pimpin like Jigga Man гэхээр гэхдээ би те одоо юу гэх юм асуудлаас илүү том байж асуудлыг зөвөр шийднэ. Big Pimp like Jigga Man гэхээр Jigga Man гэдэг чинь одоо Jay-Z-г л яриад байгаа юм шиг байна. Тэгээд Jay-Z-ийг ингээд мөнгө олоод ингээд pimp хийгээ те pimp шиг одоо зөндөө ингээд хүүхнүүдэд hose одоо tricks одоо юу байдгийг. Ингээд сайхан амьдрнаа. Ога тэнгүүлээ oh I guess I figure it's bittersweet гэдэг. Одоо ингээд миний таамаглахаар одоо энэ бол ингээд гашуун болон чихэрлэг ийм юу юм байна гэл. Тэгэл үргэлжлээл тахилт нь орж ирээ. Тэгээд тахилтын дараа хинэ Канагийн өөрийнх нь юу н орж байна. 2 дугаар бадаг нь орж байна. Бас нэг энэ шиг урт тэгээд бас 2 аваад явчих байхаа. Тэгээд эхний хагас руу орё. See what I want so much, should never hurt this bad, never did this before, that's what the virgin says, we've been generally warned, that's what the surgeon says, God talk to me now, this is an emergency, and my nigga said I shouldn't let it worry me, I need to focus on the girls we getting currently, but I've been thinking and it got me back to sinking in, this relationship it even got me back to drinking at its Hennessy. За саяны орж ирсэн 2 дугаар бадгийн эхний хагас явж байна. Энд нөгөө эхний дөрөв нь болохоор эхний бадгийн эхний дөрөв мөртэй яг адилхан байна. See what I want so much should never heard this bad. Never did this before. That's what the virgin say гэдэг ингээл. Миний Америк хүсчихсэн юм намайг ингэж гүнзгийгээр ингэж гимтэй зоон гэж би мэдсэнгүй. Энийг хизээч хийгүйгээ энэ үгийг болохоор тэ онгоо хүмүүс хэлдэг гэл. Ингээ эхний дөрөв мөр нь бол адилхан. Тэгээд and my nigga said I shouldn't let it worry me гэхээр тэ манай нэг нь наад энэ зүйл чамайг танаа гэсэн цогцохыг ингээ битих одоо зөвшөөрөө нэгсэн одоо наадахаар бити тоо. I need to focus on girls we getting currently гэхээр би одоогоор ингээд энэ өөрийнхөө уулзаж учирч байгаа өөртөө харьцаанд орж байгаа нөхдүүд дээр хамаг анхаарлаа фокус хандуулаад тэг ингээ явах хэрэгтэй байна. Currently гэдэг нь яг одоогоор гэсэн тэг юм уу шүү дээ. Тэгээд but I've been thinking and it got me back to thinking гэхээр яг тухайн
харилцааг ингээ бодохоор тэр бодол нь ингээ наа буцаагаад ингээ живүүлж ийна гэсэн утгатай. Thinking, think одоо жив утгатай үг шүү дээ. And this relationship it even got me back to drinking not as Hennessy гэхээр тэгээ би энэ одоо relationship энэ харилцаанаас болж одоо би буцаад архинд орсон одоо Hennessy-гээ буцаад уугаад эхэлсэн гэсэн утгатай ингээ эхний агас нь дуусчихин. Тэгээд энэ дараа хоёрдугаар агас нь орж одоо тийш орцгоё. It's gonna be the death of me. And I always thought that you having my child was our destiny. But I can't even vibe with you sexually. Cause every time that I try, you will question me. Saying you fucking them girls, disrespecting me. You don't see how your lies is affecting me. You don't see how life was supposed to be. And I never let a nigga get that close to me. And you ain't cracked up to what you were supposed to be. You always be where them hoes to be. And it's the first time she ever spilled a soul to me. За тэгээ саяны орж ирсэн үлдсэн хоёрдугаар бадгийнханд хоёрдугаар хагас нь орж иж байна. Тэгээд Hennessy-гээ уугаад архинд орсон гэсэн байсан. Тэгээд it's gonna be the death of me гэдэг. Тэгээ архиа уусаар уугаад баг өгөх юм шиг байна да энэ relationship-ээс олж гэсэн утгатай үргэлжлээ. Тэгээд and I always thought you having my child was your destiny гэхээр тэгээд би үргэлж боддог байсан. Тэ чи ингээд миний хүүхдийг ингээд эзэндээ тэгээд хүүхд гаргах бол чиний тэ destiny одоо юу хувь заяа тэ чиний одоо хүсэл тийм ч байсан. But I can't even vibe with you sexually гэхээр гэсэн хэдийч одоо би чамтай ингээд секс хийгээд ингээд vibe хийж чадхаа байшлаа. Кайф одоо юу нэг босондоо сексээс кайф авах байшлаач гэдэг юм. Тэ одоо юу гэх тэгээд халуун байсан юм чи хөрчлөө л гэдэг шиг байна. Тэгээд because every time that I would try you would question me гэдэг. Би ингээд өөрөөдөө аль болох чаддгаараа хичээгээд ингээд оролдох тусам дандаа чи надаас ингээд асуулт асуудгаа гэдэг. Тэгээд тэдгээр асуулт нь юу вэ гэсэн чинь say you fucking them girls disrespecting me гэдэг. Нөгөө хүүхэн хэлж ирсэн уцаага чи тэр хүүхнүүдтэй оролцоод тэднэртэй секс хийгээ намайг disrespect ингээд намайг үл хүндэтгээд ингээд даам биш үстэй. You don't see how your lies is affecting me гэхээр чиний хэлсэн худал өгнүүд чинь тэ одоо надад яаж нөлөөлж ингэдгийг чи харахгүй байна уу? Тэгээ дараагийнх нь болохоор you don't see how our life was supposed to be гэхээр чи бид хоёр амьдралд ямар өстой байх байсан бэ гэдгийг чи юу олж харахгүй байгаа мó? Тэгээ and I never let a nigga get that close to me гэхээр би хизээч тэ ямар төрлийн нэгийг өөртөө ингэж ойртуулж ингэж үзээгүй, ойрхон байлгаж үзээгүй. Then and you cracked up to what you were supposed to be гэхээр чи болохоор тэг өөрийнхөө you ain't cracked up to what you were supposed to be гэхээр яг хөө миний ойлгож байгаагаар л чи яг тэ анханасаа ингээд хэлснээрээ байсан шиг одоо ярьсан шигээ ингээд төлөвлөгөөнд хүрэхгүй байх ёстой газар байхгүй байна. And you always be where them hoes will be гэхээр чи байнгын одоо ингээд ийшээ тийшээ явцсан ингээд байхгүй байдаг. Тэгээд тэр hoes гэдэг тэр тэ явдалтай хүүхнүүд хаана одоо тэр хүүхнүүд хаана одоо чи тэнд л одоо байж идэг болсон. Тэгээд хамгийн сүүлийн мөрөнд and this is the first time that she ever spilled her soul to me гэхээр тэг яг тэгэл Kanye өөрөө хэлэхдээ энэ бол энэ хүүхэ одоо хамгийн анхны одоо өөрийнхөө ингээ бүх сэтгэл зүрх одоо soul одоо юу гэдэг бүх юмаа надад ингэж нээж онгойлгосон юм нь одоо энэ байсан юм аа анхны удаа гэдэг ингээд хоёрдугаар удаа дуусчин тэгээ энэний дараа бас нэг дахилт архины дахилт яваад ерөнхийдөө дуу дуусч байгаа. Тэгээд та бүхэндээ энэ дууг яг жоохон дээр үеийн дуу яачлаа. Тэгээ яг үзсэнд баярлалаа. Лайк дараараа, шеэр хийгээрэй, subscribe хийгээрэй. Тэгээ удахгүй дахиад өөр видеогоор уулзцаая.